Маскыг яаж хүчтэнд барих вэ гэдэг дараалтыг ингэж үзүүлсэн байна. Хүчтэнд маскыг барихдаа маскыг бол ингэж барьдаг юм нэг хүн. Ийм байдалтай. Маск. Маска ингэж байна. Тэгээд эмсийн замаа ингэж хөлөөлөх юм шүү дээ. Ингэж байж байна. За хоёр хүн байвал маскыг ингэж барьж байна. Ингэж барьж. Ингүүд илүү зүгээр. Ингэж барих их хэсэг зүгээр. Ингээ барихаар бас амын амьгчээд байдаг. Тэгэхээр агаар уурах газар бас амьсгал өгөх муу байна. Тийм учраас ингэж барил илүү бас зүгээр байна. Ингэж барил. Одоо ингэж барих юм шүү дээ. Ийм байх зүгээр. Ингээ барил илүү зүгээр байна. За энэ амбны төрлүүд байна. Нэг нь байж шиг байна. За амбуг бол ажиллаж гэнэ үгүй юу гэдгийг шалгахад бол энэ наад чинь нэг л тавтаа урсгалтай. Яг гарахтаа болохоор энүүгээр гарчих юм шүү дээ. Энүүгээр орно, ийш орно. Яг гарахтаа энэ хавтгаар гарчдаг. Ийм нэг чиг урсгалтай юм хавтагтай. Одоо ингээр чинь энэ амьсгал энэ шачих байгаад энэ битүү байх гэсэн үг. Ингээд дарсан чи шачигаа даваад энэ яхан энэ хавтгыг нэвтэрсэн байна гэж үзэх юм шүү дээ. Амбуга ингээд шалгана. Маск нь энэ маск хийлчдэг юм маск байдаг. За энэ хоёр хүн өгч байгаа байх тийм. Ингэж амьсгал өгч болох юм. За дараагийнх нь дефибриллятор. За энэ гадна тохируулах дефибриллятор гэж байна. Энийг бол ер нь эмнэлгийн байгууллага заавал эмнэлгийн байгууллагын хэрэглэх ёсгүй. Энэ бол эмнэлгийн байгууллагын зориулсан зүйл биш. Энэ бол энгийн иргэдэд зориулсан. Энгийн хүмүүс зориулсан дефибриллятор. Зүрх зогсохдоо хоёр хэлбэрээр зогсдог. Ямар хэлбэрээр зогсдог вэ зүрх? Зүрх асистл буюу ашигтгүй болоод нэг зогсдог. Нөгөөх нь жиргэлцэх буюу одоо булчингууд нь замраагүй агшаад цусаа нэг тал руугаа хөөж чадахгүй замраагүй булчингийн ширхэг болгон өөрөөрийнхөө агшина шүү дээ. Ингээд жиргэлцээд энэ бол зүрх зогсолтын нэг хэлбэр. Нөгөөх нь ашигтгүй болоод зогсчихдаг. Ийм хоёр янзын хэлбэр байдаг. Тэгвэл энэ зүрх зогсолтын бараг 60-аас 70% нь 75 ч гэж байдаг. 75% нь бараг зүрх жиргэлцэл байдлаар зогсдог. Энэ жиргэлцэл байдлаар зогсож байгаа тохиолдолд дефибрилляторыг цохиулах юм бол үр дүнтэй байдаг. Дефибрилляторыг цохиулж чадаагүй минут тутамдаа аймаг авах боломжийг 7-аас 10% авдаг гэж үздэг. Үүнийхээ бие мэдлээс 7-аас 10%. Тийм учраас яралтай тусламж нь байх ёстой хамгийн чухал зүйл юу болох вэ? Энэ ах нь шүү дээ. 10 минутын дараа аюул 100% авах юм шүү дээ. 10 минутын дараа бидний тэр хүнийг аймаг авах боломжийг 70% авах юм шүү дээ. 70-аас 100% алдчих юм. Энийг хэрэгж чадахгүй. Тэгэхээр энэ зүйлийг хэрэгцээтэй газар нь байрлуулъя гэдэг ингээ энгийн хүмүүс зориулаад гаргачихсан. Энэ өөрөө химээ мэдэрдэг. Тэгээ өөрөө ийм хим гараад би өөрөө дуурайад цохиулаарай гэдэг. Цохиулаарай гэх нь хүмүүсээ холдуулж байгаа. Энэ тавчин дээр нь ачаар цохиулчихна. Тэгээ 2 минутын дараа дахиж өөрөө цэнэглэгдээд химээ шалгаад өөрөө дахиад өгөхөөр нь холдуулж байгаа даадаг. Ийм үйл ажиллагаатай гадна тохируулахтай дефибриллятор байна. Тэгээ энийг бол томоохон хотос сайдаа амралтын томоохон газруудад байрлуулж явах хэрэгтэй. Мэдээж тэр тусламж хүрч чадахгүй шүү дээ. Тэгэхээр тэдэнд бол заавал байх хэрэгтэй гэж шалгаж яадаг юм. Нисэх онцны буудалтай онцны гарцууд байдаг тийм нэг 10-20 гарц яваад ч юм уу нэг дефибриллятор асаад гэрэл нь асаад байж байгаа танд барыг харсан ба тэ онцны буудалтай гэрэл нь анивчаад сэргийлчихсэн. Ийм тэмдэглэгээтэй зүйлгээ гэрэл нь асаад улаан цүнхтэйгээ байждаг онцны буудалтай. Тэгэхээр энэ зүйлийг бол тэгээ байрлуулчихдаг. Жишээ нь ихтлгүүр байна. Ихтлгүүрт бол дөрвөн давхрын худалдааны төвд бол заавал доотлолт нь харуул дээр нь нэг ийм автомат дефибриллятор байх ёстой гэж заачдаг. Тэр нь бол харуул хамгаалалтын ажилчид үүсгэж нь бүгдээрээ эзэмшсэн байна. Энэ бол мэрэгчлэтнүүдэд зориулсан, эмнэлгийн мэрэгчлэлтэнд зориулсан дефибрилляторууд биш байна. За саяны бидний суурь тусламжийн талаар ярьсан дараа ерөнхийдөө юм. Ерөнхийд нь бол бид нь ойлгосон юм. Эхлээд бол аюулын ёслол гэдэг юмыг зайлуулах юм байна. Байхгүй өөрөө өртчих гээд тийм. Имэд өртүүлчих гээд. Дараа нь болохоор хариултыг шалгах юм байна. Хариултыг шалгахтаа яадаг вэ? Ухаантай байна уу юу?
амьсгал байна уу гэгээд болох юм байна шүү. За тэгээд тусламж дуудах нь байна. 103-аа дуудах юм байна. Эсвэл хажуугийнхаа эмнэлгээс эмч нарыг дуудах нь байна. Хажуугийнхаа өрөөний хүнийг дуудах нь байна тийм ээ. Тусламж олох хүнийг дуудах нь байна. Тэгээд дараа нь зүрхэндээ массаж хийгээд амьсгалын замаа чөлөөлөд амьсгалаа өгөөд боломжоор дефибрилляторч болох нь байна. За хэдий бол үргэлжлүүлэхгүй гэдэг бол ерөнхийдөө маргаантай асуудал байдаг. Ер нь бол хэдий бол үргэлжлүүлэх нь маргаантай. Энд ядар туйлда та ганцаараа ядар туйлж зогсоож болно гэж. Тэгээд зарим ном дээр 30 минут орчим хий гэсэн тийм заавар байдаг л да. Гэхдээ магадгүй нэг залуу хүн цахилгаан зөвхөдөд унтсан байвал тэрийг 30 минут оролдоод за одоо боллоо гэж зогсоох боломж байна. Тэр гинтийн зүйл болсон байна шүү. Тэгээд тэрийг цаг оролцсон ч болно. Цаг 30 минут оролцсон ч. Тэгэхдээ ахыг өвчтний төгсгөлийн шатны өвчтнийг бол бидэд бас заримдаа яг нэг 10-20 минут оролддог. Гэхдээ гэрийнхэнд өмнө сайн тайлбарлаад өгчвөл тэр хүний тэг зовоож явах бас шаардлагатай. Нэг талаас тэр хүнийг бол зовоож өгсөн шүү. Массаж хийгээл дараад юм гэдэг чинь. Тэгэхээр бас зөвшөөрлийг авчдаг. Би энэ амьдлуулах тусламж шаардлага болоход хийхгүй гэж арга гэрээний зөвшөөрлийг авчдаг. Тэгээ зөвхөн хөнгөлөх юмшдгээ маягаар өвчгийг амдааж өгч байгаа. Тэгээд насварчдаг юм тохиол байна. За давшуулсан тусламж. Энийг нь товчхон ярьчих. За энэ дээр ерөнхийд нь бол давшуулсан тусламж зөвшөөрөл CABD гэдэг адилхан бас дараалалаар зааж байгаа сүлдээд ихэд бол зөв цусны системийг дэмжихэд бол мэдээж энгийн мэргэжилтийн чинь суд авах хэрэгтэй. Судс нь бол болж игэл яах нь мөчтийн ойролцоо хэсэг байх хэрэгтэй. Биендээ ойрох хэсэг. Тохон дотор онхор байж болж байна. Гүрээний судс бол хамгийн сайхан хүсгэж үздэг. Тэрээс ш зүрх рүү шууд яах нь хатгаад тариа идэг гэдэг үл ерөөсөө 2000 оноос хойш тийм зүйл ерөөсөө гараагүй. 2000 он болсон. Тэгэхээр зүрхэнд бол хатгаж гайд судараад хийн гэдэг бол тийм зүйл байхгүй байх нэ. Тэгэхээр харин загт нь судас тавьчлаа. Хөлдөн шамаагүй судас тавьсан бол араас нь харин 20 мл наадар шахах хэрэгтэй. Эсвэл туслаа урсгах хэрэгтэй гэсэн. Ингэх бол 10-20 секундын дотор цусны эргэлт нь эмийг оруулаад ирдэг. 10-20 секундын дотор цусны эргэлтэнд оруулж чадчихад тэрийг заавал зүрх рүү атгах чих шаардлага байна уу? Байхгүй. Тэгээ 10-20 секунд оруулаад ирсэн юм чинь массажаа сайн хийгээд 30% хангаж чадчих юм бол биеэр дараад юм яах вэ? Зүрх цусны систем нь өөрөөс ирэх боломжтой болох юм. Тэгжэл заримдаа харж байгаа хөлийнх нь үзүүрт ганц жижигхэн эрмэх зүй тавьчаад тэгээд тэрүүгээр тариануудаа хийгээд байдаг тэр тусал нь урсж байгааг хүн мэддэг. Араас нь тариа шахахгүй. Магадгүй тэр иймэрхүү тусламж үзүүлэх юм бол тэр хийсэн энд хийсэн адреналин энэ хөлдөг өцөг шарил хатгалах газар очиж шээ. Тэгэхээр яг үгээр араас нь заавал шингэн урсгах хэрэгтэй. За шингэн урсдаггүй юм гэхэд мөчийг өргөж бодох шүү дээ. Өргөө сэгсэрх юм бол яг чивэний хавтлагтай шүү дээ, тийм. Доошоо биерэг урсан. Тэгэхээр хийсэн даатыгаа гар урчиг яах нь сэгсэрч болох юм чинь шингийн боломжгүй сэгсэрх юм бол 10-20 секундэд цус эргэлтэнд бүр орох нэ. За ерөнхийд нь амьсгалын замыг чөлөөлөх давшуулсан арга гэхээр бид нэг ганцхан интфаз тавих гэж ярьдаг тийм үү? Энийг бол мэрэгжлийн схемийн эмч. За бүр хөгжсөн орнуудад эмнэлэг дотор бол интфазаа тавиулах гэсэн ингээд заавал анестезиологийн эмчийг дуудаж тавьж. Нэг схемийн эмчийг тавьдаг. Одоо манай эрчим бэлтгэл мэдээ хүчтэй эмчүүд нэг л мэрэгжил байгаа шүү дээ. Тэгэд анестезиологийн эмчийг дуудаж ирж энийг солиулж байгаа юм. Схемийн эмч нь. За тэгвэл юун дээр яалтаа тусламж дээр бол инфаз тавих гэдэг бол маш их хугацаа зарсан туршлага шаардсан ажил. Тэгэхээр болж өгд инфазаас жоохон зайс хийсэн байх. Ер нь энд ямар тусламжийг зүгээр гэж үтсэн гэхээр тэр дээр байж байгаа загнал маск болоод энийг төмхийн хошууч гэдэг. Зайлсан байдал нь төмхөн дотор орж ирээд ингээ байлчих нь шүү дээ. Ингээ залгуурын хөндийн дотор хийчих нэ. Ингээ байлуулчихдаг зүйл байдаг. За ийм хошууч ахнаш ингээ хийдэг. Энийг одоо энэ хүүхдүүд байлгуулдаг гэхэд ам дотор оролдоо ингээ байлгуулчихаа залгуур дотор нь байгаа. Энэ жижиг үзүүр ба шүү дээ. Харж байна уу? Энэ үзүүр нь удаагийн тагчих нь ба шүү дээ энэ дээр. Тэгээд энүүгээр нь амьсгал өгөхөөр ам бугаар амьсгал өгөхөөр яах вэ? Энүүгээр нь ингээ цагаан одоор нь ороод ах нэ. Энэ цагаан одоо чи энийг дээд байж байгаа шүү дээ. Удаа одоо нэ.
Тэгээд тэргээр нэг амьсгал ороод ийм амархан хялбархан зүйл байдаг. Тэгээд тэр хамгийн дээд болохоор бариултаа ууз бариултаа хатуу. Энэ бол уян байгаа юм тийм. Тэгэхээр энэ бариултаа хатуу энэ түргэнж явдаг түргэний машинд явдаг нэг 1100 цагийн хичээл суучихсан тийм EMT гэдэг одоо парамедикүүд гэдэг юм. Дээд шатны парамедикүүд гэсэн. Тэр EMT-гүүд яадаг вөхөд саяны тэр хамгийн дээр байгаа ингэж тавьчаад тэр бариулт шүү дээ. Бариултын дээр нь дагчдаг. Холбоотой байна. Тэгэхээр толгойн гэлийг амьслын зам чөлөөлөгдөж байгаа. Ингээд чөлөөчөд ам бугаараа амьсгал өгдөг юм. Энэ нь илүү хялбарх тэдэс ямар нэгэн техник ур чадвар юм шаардахгүй юм шүү дээ. Сүүлийн үед бүр энэ IJ-лүүд гэдэг юм supplement гэдэг өөр юм бас илүү боломжтой үнэтэй нэг удаа хэрэглэдэг зүйл болсон. Би 50 жил яхад бол дандаа тэр дээдийн фастрашин тэр тарингал маск гэдэг юм хэрэглэдэг. Зүгээр нэг захын төрний машинд явж байгаа залуучууд шүү дээ. Тэр чинь дандаа онцгой байдлын залуучууд байна. Тэр онцгой байдлын залуучууд энийг тавиад амьсгал өгөөд нэг нь массаж хийгээд ороод байна. Тэгээд энийгээ бас амьслаа өгж байгаагаа үнэлцдэг. За би үнэлдэг болж байгаа талаар энэ дараа ярина. За ерөнхийдөө зүгийн хоёр янзаар зогсдог гэж түрүү хэлсэн тийм үү? Нэгдүгээр нь болохоор жиргэлцээ зогсчдаг гэсэн тийм. Замраагүй ашаа зогсчдаг. Нөгөөх нь болохоор ашигтгүй болоод зогсчдаг гэсэн. За тэгвэл жиргэлцээ зогсож байгаа тохиолдол бол дефибриллятораар зохиолдог. Жиргэлцэл байхгүй асист болсон тохиолдолд зохиолох боломжгүй байдаг дефибриллятор. Дефибриллятор хэрэггүй гэсэн. Энэ бол нэг зүрх зогсолтын 30% нь л. Нөгөөх нь бол 70% нь байна. За тэгээд нөгөө дефибриллятораар зохиолоход үр нөлөө өгдөг нөгөө жиргэлцэл зогсож байгаа зүрх зогсолтын үед арга хэмжээ. Энэ жиргэлцэл хэрэглэдэг юм юу гэхээр 2 минут тутам дефибриллятораар зохиолох хэрэгтэй. 3 минут тутам адреналин тарих хэрэгтэй гэж заасан. Адреналин тарих. Тэгээд дефибриллятораар 2 минут тутам зохиолоод 3 минут тутам адреналин тарих. Тэгээд яг нөө 30 удаа массаж хийгээд 2 удаа амьслаа өгöd авах юм шүү дээ. Энэ нь алгоритм жиргэлцэл зогссон зүрх зогссон үед үзүүлэх тусламжийн алгоритм. Ийм хялбархан болгоцсон. Энэ 10 оны зөвлөмж яасан гэвэл юм хэрэглэхэд их хялбар болгоод байна. Хялбар болохоор хүмүүс сайн ашиглаж чаддаг, үр дүнтэй байдаг. Нас оролтыг бууруулж чаддаг. За тэгээд энэ бол ганцхан юм талаар за 15-20 минут ингээд энэ цикл маань үргэлжлээд байна шүү дээ. 10-20 минут болоод үр дүн өгөхгүй кардон гэдэг үцийг 300 мг-аар хийж болно гэсэн. Үр дүн. Нөгөө жиргэлцэл үр дүн өгөхгүй. Энэ нь яг үгээр зүрхний цогцлын тоог яг цөөрөж өгнө шүү дээ. Нөгөө одоо ингээд жиргэлцээд байгаа зүйлүүдийг нэг янз болгож өгнө. Энийг заасан. Өөр юм бол заа. Тэгэхээр ганцхан адреналин гэдэг үл яг нь андуутад тусламжийг ганцхан юм л авах юм шүү дээ. Адреналин. За дефибриллятор гэдэг түрүү ярьжсэн юм. Манай дээр бас дефибриллятор бас хоцроод байгаа манай улсын юм чи. Одоо бол дандаа дефибрилляторыг бол ихэнх улсууд бол 2 фазтай дефибриллятор гэдэг юм хэрэглэдэг. Энэ 200 жоулаар зохиолдог дефибриллятор гэдэг. Одоо тэгэхэд манай ганцхан энэ ингээд тусламжаар ирсэн 360 жоулаар зохиолдог монофаз дефибриллятор гэдэг юм л. Тэгээд 360 зохиолдог ерөөсөө техникүүд 200, 250, 300, 360 гэдэг зохиолдог байсан өсгөж. Одоо бол ерөөсөө 360-аар зохиолох хэрэгтэй гэсэн. Монофазтай 360. Алдсан минут бүр 10% боломж алддаг. Тэгээд зохиолохоос өмнө заавал массаж хийх схем бол ажиллаа хийсэн байх хэрэгтэй. Ингэж заасан байна. За энд нэг схем байна. Энэ минут тутам 7-аас 10 аймаг боломжийг алдчихдаг. 7-аас 10 алдчихдаг. 10 минутын дараа түргний машин очих юм бол яах вэ? Арга түрг болсон байх юм шүү дээ. Амьд боломжгүй болсон байна. Тэгэхээр дефибриллятор бол их чухал. Саяны энэ дээрээс нь дефибриллятор бол мэргэжлийн дефибриллятор юм бол их олон үйлдэлтэй. Дефибриллятор хийн кардиоваскулар зүрх нь их олон цоглоод савлаа зарим хүн даралтан буучаад ороод ирдэг. Энэ үед синхроны кардиоваскулар тэгээд песингээ зүрх нь урт цоглоод байгаа хүн гадна талаас нь яаралтай тусламжийн тасаг байж байгаа гадна талд нь хоёр электрод альсан дээр нэг барьж зүгээр ойчоод тэгээ яах нь
цохилтын тоог нэмээд өгчдөг. Тэгэхээр яг зүрхийн бас ингээ